Цагаан сарын шинийн нэгний өглөө монголчууд цай сүний хэд ээжийг ургах нарандаа өргөж үр хөөхөд хайртай дотны хүмүүс их дэлхийгээ сайн сайхан байхыг бэлэгдэн залбирдаг сайхан урамжлалтай билээ. За миний хүүхдэд аваад цаашаа сацгаа хэдүүлээ залгалтай гэж. Хадагтай золгох ёс гэдэг нь хадагны амыг золгож байгаа хүн рүү харуулan эрхийн хурууныхаа угт тулгаад дэлгэн золгож байгаа бол хадгийг танд өргөж байна гэсэн үг. Ихэвчлэн өөрийн төрсөн аав, ээж, эмээ өвөө гэх мэт их ойрын хүн болон номын багштай хадаг барин золгодог уламжлалтай. Хадаг барьж золгохдоо хадгаа 3 нуглаад амыг нь золгох гэж байгаа хүн рүүгээ харуулж баруун гарын ядам хоронд хадагныхаа үзүүрийг 3 ороож үзүүрийг нь доош хөнжүүлэн барьж золгоно. Сайхан шинжилж байна. Амарано сайхан шинжилж байна уу? Мэндэ амарано. За. Мэндэ амарано. За. Билээ. Сайхан шинжилж байна уу? За миний хүүхдүүд одоо том ахтайгаан золголтой ийш. Ах дүүгээ мэдэлцэн ахмадаа хүндэтгсэн эрхэм ёсны нэг нь золгох ёс юм. 5 насаар ах хүнтэй гарын бугыг доороос атгаж хүндлэлээ илэрхийлнэ. Өндөр настай хүнтэй гарын дохойн доороос түшин золгодог. Мэдээж бидний энэ золгох ёсны утга учир нь бид бие биенээ хүндлэн хайрладгийг илэрхийлж буйлээ. Амар өнөө сар шингээ сайхан шинж байна уу? Сайхан. За миний хахтаа. Юу ч хэлбэрээ Амар өнөө. Амарано. За миний хүүхдүүд цагаан уцгаагаарай. Амарано ха сайхан шинжилж байна уу? Сайхан шинжилж байна. Хандуу сурлагын өндөр амжилт гаргаж байх болтугай. Баярлалаа ха. Золгох ёстой. Яагаад явахгүй байгаа юм бэ? Энэ жил бүгдээрээ гэртээ золголт хийгээр болсон юм аа. Дараа зам бүгдээрээ эмээ дээрээ очиж болно шүү дээ. Одоо бүгдээрээ захимаар золголт хийнэ. Ойлгосноо миний охин. Аа. За эмээ ороод ирсэн шүү. За аавдаа өөр. Сайн байна уу ээж? Амар байна уу? Сайхан шинжилж байна уу? Бид бүгдээрээ сайхан шинжилж байна. Сайхан шинжилж байна уу? Сайн уу? Сайхан шинжилж байна уу?
бүгдээ сайхан шилжиж байна уу? Сайхан сонсож байна. За өнөө хүмүүс дээрээ. Бүгдээ сайхан. Бүгдээ сайхан бүгдээ насаж байгаарэ. Баярлалаа. Ерөөл Батар шигэ. Захим золголт нь энгийнээр хэлбэл сар шинийн баяраар бүгдээрээ гэртээ байж настан буурал хамаатан садантайгаа захимаар золгож технологийн хөгжлийг ашиглан уламжлалт баяраа ухаалгаар тэмдэгдэх арга юм аа. Энэ жил чи ямар жил гарч байгаа лөө хүмүүсээ? Үхэр жил. За 12 жилийн үхэр жил нь юу гэж дуулдаг вэ гişглээ минийхөө? Мэдгүй. Ингээд болдог байхгүй яхаа дөө. Эверсүүлэн тэнцүүхэн байдаг эзэндээ л дээ үхэр 2 жилээ гэж. Ингэж дуулдаг байх юм шүү. Миний хөө ахаасаа сураарай заяа. За. Хан зааж өгнө за. За. Нага захын яагаад ирэхгүй байгаа юм бэ? Нага захыныг дуудъя л та. Аава, ээжээ. Яагаад ихгүй байгааг нахан тайлбарлаж өгье. Энэ жилийн цагаан сараар гэртээ зочиж болохгүй гэсэн штэ. Бид нар тэднийхээр очиж болохгүй. Сая имийг золгосон шигээ цагмаар золгох байхгүй яах юм дөө? Ойлголаа хаа. Яагаад вэ хаа? Энэ жил COVID-19 гэсэн цар тахлын өвчин ихэр гарсан учраас гадуур хөл орой тогтоогоод айлаар хэсгийг гэртээ зочин авчрахыг хориглосон учраас бид нар бүгд яг захимаар золголт хийж байгаа байхгүй юу? Энд биш. Тийм биш. Хардаа. Өвчин тахлаас хол үнэтэй сайхан орохыг зөвлөё. Сахимаар золгоцгоё. Эрүүл мэндийн хамгаалалт COVID-19 сэргийл захимаар золгоцгоё. Та бүхэн минь цаг шиндээ сайхан шинлээрээ. Нутгийн зан олон хүүхэд багчууд та бүхнийхээ амар амгалан айлтхан мэдчилье. Монгол Улсын засгийн газар 2020 оны 1-р сарын 4-ний өдрийн 02 тоо тогтоолоор дэлхийн нийтэд тархаад буй цар тахлын эрсдлийг бууруулах зорилгоор 17-р жарны цагаагчин үхэр жилийн цагаан сарын баярыг бүх нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан бөгөөд төр засгаас гаргаж буй заавар зөвлөмжийг чанд мөрдөн хайртай дотны хүмүүсээ хамгаалан амар мэндэ захимаар ирж бүх нийтээрээ захим золголтын айлаар хэсэхгүй, айлд зочлохгүй байхыг ард иргэд хүүхэд багчууд та бүхэндээ уриалж байна. Сар шинийн мэнд дэвшүүлье.